Зохиолч Стенон хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн төгсгөлийн 28 дугаар хэсэг. Өмнөг зорих Тэмийн жингийн урт цаваа цасан тал дундуур ажуухан урагшилж цагаан хөндий хар сүүдэр мэт сунан үргэлжилнэ. Үйтэн салхи жин дагсан хүмүүсийн нөмөргийг хийсгэн Тэмээдийн амьсгаа уур савсуулан алхан бүрн хүндгэнж гэлээ жигд хэмнэлээр урагшилж байлаа. Энэ бол энгийн нэгэн жин биш бөгөөд гадны хүний нүдэнд ноос, арьс, давс атсан жирийн намааны цуваа мэт харагдавч үнэндээ өөр зоригтой. Цувааг дагалдан яваа хадаг тайж өөрийн зэрэг зэндаандаа үл тохирох энэ ажилд биеэр оролцож буй учиртай бөгөөд тэрхүү учир нь зөвхөн цөөн хэдэн хүндэл мэдэгдэх нууц байв. Түүний харц үе үе холын улс руу чиглэж зам бүрийг, салхи бүрийг, сүүдэр бүрийг ажиглан дотроо бодол эргүүлсээр явна. Шилэгт ч мөн адил энэ цуваанд чухал байр суурь эзэлж байсан ч түүний анхаарал жингийн дотоод нууцыг шинжилэхэд бус харин хамгаалах үүрэгтэй төвлөрч байлаа. Энэ бол Богд хааны амь сахих чимээн эрхэм хүндтэй атлаа эгэлгүй том албанд томоохон томилогдсон учраас л хамт яваа хүмүүс ачаа цуваа бүхнийг аюулгүй хүргэх нь түүний үүрэг байсан юм. Тиймээс тэр хизээч цувааны яг дунд явсангүй. Заримдаа урд нь гарч салхи сүрэн зам дандаж, заримдаа хойно нь хоцрон үлдэж уул мөр сэжигтэй хөдөлгөөн бүрийг нэгтлэн ажиглана. Түүний хөдөлгөөн 50 мэт атлаа байнгын бэлэн байдал сэрэмжилэрч, гар нь зэвсэгт ойр, харц нь үргэлж хянуур байв. Гэвч түүний бодол бүхэлдээ энэ хүйтэн цас урт замд байсангүй. Сэтгэл нь ард үлдсэн бөгөөд нэмүүлэнгийн дүр түүний дотор дахин тодрон гарч ирнэ. Хамт өнгөрүүлсэн хугацаа богино байсан ч сэтгэлд нь гүн улмөр үлдээж өргөөний нам гүм шүнүүд дэнгийн бүдэг гэрэлд алтлаг туяа татах түүний царай ичингүй инээмсэглэл гарынхан дулаан хүрэлт хамт алхсан уулын зам салхинд хийсэх үсний үнэр хүртэл тодхон санагдана. Тэдний хооронд үгнээс илүү ойлголцол ичингүй атлаа гүн дотн байдал хэлээгүй атлаа мэдэрсэн холбоо бий болсон бөгөөд шилэгт өөрөө ч анзаарч энэ удаа зүрх нь үнэхээр хөдөлсөнийг мэдэрч байлаа. Агима алсарч одсон дурсамж болон бүдгэрч харин нэмүүлэн амьд халуун мэдрэмж болон сэтгэлд нь үлджээ. Цуваа өдөр хоногийг элээн буудаллан цасан дунд гал тулж үйтнийг сүрэн урагшилсаар эцэст нь хөлийн дээс ойртон ирэв. Буудаллах үдэш бүр галын дэргэд хүмүүс тойрон сууж дуушуу багтаа яриа өрнөх бөгөөд нэгэн орой нас ахимаг жинчин эр намуухан дуугаар бууж хөөрөв. Тэрээр эрт цагт хаад ноёдын амийг хамгаалдаг хүмүүс байсан тухай ярьж тэднийг жирийн дайчин бус аюулыг урьдчилан мэдэрдэг сүүдэр шиг хөдөлдөг онцгой хүмүүс байсан хэмээн өгүүлэв. Зарим нь тэднийг сүүдэр дагагч хааны амь сахигч гэж нэрлэдэг байсан бөгөөд харагддаггүй атлаа үргэлж эзнийхээ дэргэд байж сумнаас ч хурдан аюулаас ч өмнө хөдөлдөг байсан тухай ярихад сонссон хүмүүсийн харц өөрийн ирэхгүй шилэгт рүү чиглэхэд тэр юу ч их анзаарсан мэт галын гэрэлд чимээгүй суудаг байлаа. Хадаг тайч ч мөн адил тэр яриаг анхааран сонсож дотроо өөр бодолд автсан байв. Сүүлийн үед болсон нэг явдал шоронгийн хуйгуудын гэнтийн үхэл түүний санааг зовоосоор байсан бөгөөд тэр хэрэг энгийн биш хорлогдсон нь илт байлаа. Тэрээр шалгах бодолтой байсан ч энэ удаагийн жин тех ажил цаг хугацааны шахалт түүнийг түр хойшлуулахад хүргэсэн бөгөөд сэтгэлийн гүнд нь үл мэдгхэн түгшүүр төрнө. Гэвч тэр илүү чухал, илүү нууц ажилд тохон томилогдсон яваа. Цуваа цасан тал дундуур урагшилсаар хөлийн дээс ойртон ирсэн тэр орой хачин нам гүн болж салхи намдан тэнгэрт одод жигдхэн түгэж цас мөнгөн туяанд гялалзан Европосын 50 уур амьсгал бүрдлээ. Гэвч энэ 50-ны цаана хүлээлт нуугдаж байсан бөгөөд шөн дунд хүрэх үед ямар ч дуу чимээгүй бараг сүүдэр мэт хөдөлсөн 5 тэмээтэй өөр нэгэн цуваа ойртон ирэв. Шилэгт аль хэдийн сэрсэн байсан бөгөөд тэр хөдөлгөөнийг анзаарч дугуйхан болсон
харанхуйд нүд тасхан ажиглахад цас дээгүүр чимээ үл гаран дөхөх тэр 5 тэмээ өмнөх цувуудаа яг ижилхэн ачаатай хэлбэр дүрстэй харагдана. Хоёр талын хүмүүс үг дуугүй богинохон дохио авалцсан ачаа солилцож 5 тэмээний ачааг яг адилхан 5 тэмээгээр сольж дуусгав. Ачааны хэмжээ, хэлбэр, бодол бүгд ижил тул гаднаас нь үзсэн хүн ялгаж анзаархааргүй харагдана. Шилэгт энэ бүхнийг ажигласан ч сэжгэлсэнгүй. Учир нь тэр энэ бүхний учрыг тайлах хүн биш. Харин хамт яваа бүхнийг аюулгүй хамгаалан үргэх үүрэгтэй нэгэн байсан юм. Харин хадаг тайж алсаас бүхнийг ажиглан харцанд нь нэгэн зэрэг итгэл бас үл мэдэг болгоомжлол гялсхийн өнгөрөхөд энэ аялал зүгээр нэг жин тэхээс хэтэрсэн илүү том үйл явдлын эхлэл болох нь улам тодорч байлаа. Хадаг тайж жинд мордон одож хараа ноён өргөөнд үлдсэн тэр үед шоронгийн тахархууд сэм устгуулсан хэрэг нь ил гараагүйд аюур залан дотроо ихэд баярлах авч нэгэнт яллуулах нь тодорхой болсон хүүгийнхээ хувь зайд түгшин гарц хайсан бодолд өдөр шөнөгүй автсаарл. Нэмүүлэн гүнж сүй тавьж тэр бүхэл шилэгттэй дэр нэгтгсэн нь түүний олон жилийн шунал далд хүсэл хоёрыг хэдхэн хоногийн дотор үгүй хийж дээрээс нь төрсөн хүн хүнд байдалд орсон нь сэтгэлийг улам өмөлөв. Манжамбанд өргөсөн бичгэн анхандаа тооцоотой алхам мэт санагдсан ч эцэстээ хүний эхнэрийг богтлон авах гэсэн унг аястай болж өөрийг нь хүртэл буруутгах аюул нүрлэж байгааг тэр ойлгож эхэлсэн бөгөөд энэ бүхний дунд арга сам сүүгчлсээр байлаа. Хэдэн хоног дараалан арх гударч айц бухимдлаа дард суухдаа бодлон замраагаа алдан эргэлдэж байсан ч гэнэт нэгэн гарц олсон мэт зочин сэргэв. Тэр нь ноёны бага охин Нэмүн гүнж. Нэр ойролцоо бичиг цаасан дээр андуурч болох дээрэс нь эгчээсээ хол илүү залуу гоо үзэсгэлэнтэй хэмээн дотроо дооцоолон өмнөх алдаагаа бичиж тогож өөрийгөө аварч гарах боломж харсан нь тэрэ. Тэгээд л тэр даруй амбан руу дахин захидал бичүүлж өнөөх бичигт нэр андуурсан хүлцэл өтсөн унг аястайгаар үгээ зөөллөн Нэмүн гүнжийн гоо үзэсгэлэн язгуур угсааг магтан дурдж түүнийг хатнаа болгон авахыг ээлтгээр сануулсан утгатай үгсийг шингэн илгээв. Ийхүү өөрийн хийсэн алдааг засах нэрийн дор дахин нэгэн оржин алхам хийж нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эрүүлэхийг оролдож эхэллээ. Үгээ эргэх далмаар аюур залан хушууны тамгын газар руу очихдоо гаднаа 50 боловч дотроо олон давхар бодолд сүлжилдүүлэн ямар үг хэлж хэнд яаж нөлөөлөхөө тооцоолж явлаа. Өргөөний гадна бууж дотгож орох зур санаандгүй мэт таарлцсан нэг дүр түүний алхмыг өөрийн эрэхгүй урагшлуулсан нь Нэмүн гүнж байв. Нэмүн гүнж дөнгөж нас бийд хурж бүсгүй хүний гоо зөкслөн жигдэрч эхэлсэн тэр үеийнхээ торгон ирмэг дээр өсгөлөн биетэй тэгш сайхан дөрхөн нам гүм орчныг хүртэл гэрэлтүүлэх мэт санагдана. Түүний урд харуус мөрөн дээр насгарч урсгал тунгалагнууд нь нэг л гинэн атлаа гүн бодол агуулсан мэт анивчин нүүрэнд нь үл мэдэг ичингүй даруй инээмсэглэл тодорно. Аюур залан энэ гинтийн мэд учирлыг алдалгүй ашиглаж ээлдэг дүрсгэн үгээ зөөлөн өнгөөр эхлүүлж шилэгтийн тухай магтан дурсах зур та хоёр үнэхээр тохирох хос байсан да хэмээн үл анзаарагдсан өнгөөр үг шургуулж амжив. Тэр үг гаднаа энгийн мэт боловч дотроо хараагуулсныг гинэн томоогүй Нэмүн яахан мэдвүлээ. Эгчийг нь үл мэдэх сүйдэрлүүлэх, дотоод сэтгэлд нь эргэлзээ төрүүлэх, эцэг эхийнхээ сонголтыг бүдгрүүлэх гэсэн алсын бодол түүний тооцоонд мэдээж багтсан. Аюур залан хэлэх үгээ хэлж дуусаад хүүтэйгээ уулзах учиртай атал оог цааталгүй мордон буцаж цас хаялсан тал руу давхин ороход Нэмүн гүнж ганцаараа үлдээд саяхан сонссон үгсийн утгыг ойлгож үл чадах атал сэтгэл нь үл мэдэг догдлож зүрхэн тайлбарлахын аргагүй өндөр мэдрэмжин давтан санаа алдсаар өрөө рүүгөө буцсан ч хэдхэн хоногийн дараа нөхцөл байдал гэнэтхэн өөрчлөгдөв. Манж албанаас зарлиг ирсэн нь
жирийн бичиг бус. Чин улсын гэрэлт хааны тамга дарцтай албан зарлиг байсан бөгөөд түүний үг бүр нь тушаалын өнг аяс агуулж хараа банк гарцаагүй байдалд шахан алхам бүрийг нь хянах мэт санагдуулж байв. Тэр зарилгын утга нь гадаад харилцааны нэр дор илэрхийлэгдсэн ч үнэн дээр дотоод хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого болох нь илт байв. Үүнээс төдөлгүй богд хааны зарлиг ирсэн нь шихэр гүнжийг аюушт батлах үг нь товж боловч удах нь тодорхой зарлиг байлаа. Өмнөх бүх тооцоолол, өмнөх бүх итгэл, өмнөх бүх төлөвлөгөө нэгэн агшинд нуран унах мэт болж хувь заяа огцом эргэгтэр мөчөд хараа бан өргөөнийхөн ойр надныхан бүгд нэгэн зэрэг дууг болов. Тэнгэр хിവэр, салхи хിവэр гэвч хүний хувь тавилан өөр зам руу инхүү эргэжээ. Монгол төрийн дотор олон жил сэм шургалан, эрх мэдэл, эд хөрөнгө, танил сүлжээнийхээ хүчээр байр суурь бэхжүүлж ирсэн Хятадын Ирлиз Баян түүний хүү Даян нарын нууц үйл ажиллагаа эцэстээ ижлэгдэн тэднийг баривчлах ажиллагаа хууль хүчний байгууллагын хүрээнд шуурхаа өрнөв. Мөрдөн шалгах ажиллагаа шат дараатаа тэлж гар хөл болсон хүмүүс нэг нэгээрээ ил гарч хамсаатнуудыг нь ээлж дараалан баривчлан хорлоо. Баян өөрөө энгийн нэгэн албан тушаалтан бос гарал угсааны хувьд холилдсон хоёр талд зэрэг ажиллан ашиг харсан зүг рүүгээ амархан хэлбэдэг нэгэн байсан нь энэ бүх хэргийн загилаанд ил тод болж гарч ирэв. Тэр Монголын дотор амьдарч нэр төр итгэлийг олж авсан атлаа цаагаараа харийн нөлөөтэй холбогдсон өөрийн эрх ашиг шунлын төлөө аль талд ашигтайг сонгон хөдлөхөөс буцдаггүй урвалцтай адил үйлдэлийг олонтоо гаргасан нь мөрдөн шалгалтын явцад нотлогдож байлаа. Анхандаа өөрийгөө аварч үлдэхийн тулд мэлцэн бултгийг оролцсон Даян удалгүй гарцгүйдэн сандарч үгэн зурж үйлдэл нь элд болж эхэлсэн бөгөөд түүний хийсэн хэрэгүүдийг батлах гэрчүүд ээлж дараалан гарч ирэв. Түүний бохир ажлыг гардан гүйцэтгэж явсан элбэг үнэнээ хэлж айдас ба гэмшлийн дунд дэнжигнэн байж бүхнийг дэлгэхэд урд нь нуугдж байсан олон хэрэг тодорхой болж эхэлжээ. Мөн гинэн цагаахан цэнэ түүний эцэг балдорч нар зориг гарan үннийг мэдүүлж Даянгийн оролцсон хэрэгүүдийн зангилааг тайлахад чухал гэрч болж өгсөн бөгөөд тэдний мэдүүлгээр Цэдэв багшин учир битүүлэг өгөхөл ган төрийн гэр бүлийг санаатаагаар галдан шатаасан хэрэг түүнчлэн далд аргаар зохион байгуулсан бусад олон муу явдлууд нэг нэгээрээ ил болон гарч ирэв. Ийхүү олон жил нуугдаж эрх мэдэлд нөмөрлөж ирсэн Баян Даян хоёрын үйл хэрэг бүрэн илчлэгдэж тэд зөвхөн нэг хэрэгт бус олон давхар нүгэл хорлол урвалт үйлдэлээрээ яллагдан төрийн өмнө хариуцлага хүлээхээс өөр гарцгүй болжээ. Энэ бүхний эцэст өөр талд арай өөр гэгээлэг үйл явдал өрнөж байв. Харин нутагт тагнуулын хүнд аюултай албыг олон жил үүрч нэргүй мөргүй амьдрал туулсан ган төр бүжин хоёр эцэстээ зорьсноо биелүүлэн эх орондоо эргэн ирэхдээ зүгээр нэг хоосон гартаа ирсэнгүй. Тэд Монгол хатны бүрэн гоёлын сүүлчийн бүрдэл болох алмазан шигтгэдэг бүгжийг олж үнэт мэдээллүүдийг эх орондоо авчирсан нь тэдний зүтгэлийн үнц нь зорилгынх нь жинхэнэ утгыг ялтгэн. Гэвч тэдний хувьд хамгийн үнэтэй нь энэ биш байлаа. Эх орондоо эргэн ирж амьдралынхаа хамгийн эрхэм хүмүүсийг дахин тэрж дуу хоолойг нь сонсож харцыг нь мэдрэх тэр агшаанал жинхэнэ баяр байв. Тэд хүү охин хоёртойгоо амьдралынхаа төшиг тулгуур болсон луугаан аавтайгаа сэтгэлд нь дутуу үлдсэн дуу ган туултайгаа ачтуу мөнхөөтэйгөө мөн олон жил сэтгэлдээ хадгалж авсан янжин эгчтэйгээ уулзсан залгож тэр уулзалт баяр нулимс инээд хөрөөр дүүрэн болж өнгөрсөн билээ. Тэрхүү учрлын дунд бас нэгэн сайхан холбоо аяндаа бий болж том хүү ган дурн хуурай ах Цэдвийн охин Цэнгүүнжинтэй сэтгэл нийлж бие биенээ ойлгосон гүн холбоонд хүрсэн бол бага охин бүжин чалгаагүй зоримог шудраг зангаараа ялгардаг бэлэгт хүүтэй дотносон ирээдүгээ хамтдаа төсөөлөх хэмжээнд хүрсэн нь тэдний гэр бүлийн хувьд давхар баяр
давхар ерөөл мэт санагдана. Мөн тэдний өмнөөс хувь заяаны хатуу сорилд өртөж, золиослогдох тогсон жинхэнэ жаргал жавзан хоёр алс холын Орос улсаас эсэн минь ирж дахин уулзан залгасан нь энэ баярын өнгийг улам гүнзгийрүүлж өнгөрсөн бүхнийг утга учиртай болгож өгч байлаа. Гэвч энэ бүх баяр баясгалан дундаас хамгийн гүн, хамгийн утгатай нь энгийн мэт атлаа амьдралын туршид өгүүлэгдсэн холбоо байсан юм. Олон жилийн турш түшиг тулгуурлаж ахын оронд ах, эцгийн оронд эцэг мэт байсан луухан буюу дам бах эцтэй ган төрийн төрсөндөө гантуултай нэгэн гэрт амьдарч амьдралынхаа дутууг нөхөн цусан холбоогоо эргэж нэгтгэж чадсан тэр агшин нь бусад бүх баяраас илүү утгатай, илүү гүн аз жаргалтай байлаа. Тэр бол зүгээр нэг уулзалт биш. Тэр бол амьдралын бүтэн тойрог хувь заяаны том эргүүлэг байв. Наран эвэр уулын ингэрт салхицөөлөн эсгэрж, шаргал өвс намилзан, нам гүмхэн орших тэр газар бүжингийн хайр тав, жавхлангийн ариун шарил даруухан дүнхээж, хажууд нь хурамчаар босгосон гантөр бүжин хоёрын буш чимээгүйхэн зэрэгцэн оршино. Тэр газар амьдрал бавхал, үнэн ба хуурмаг хоёрын огтлолцол мэт санагдаж, өнгөрсөн бүхнийг үггүйгээр өгүүлж байлаа. Бүжин булш руу шууд харж чадсангүй ч зөнгөөрөө мэдэрч дотроос нь ямар нэгэн зүйл хөдөлж нүдэнд нулимс дүүрэн урсгад юу ч хэлэлгүй амьсгаа нь үл мэдэг чичирч байв. Гантур түүнийг зөөлөн тэрвэрж мөрөн дээр нь гараа тавин өөрлөөгөө татхад амьсхан чигтэж энэ газар тэдний үхэл бус харин дахин төрсөн эхлэл байсныг дотроо мэдэрч зогсов. Салхи нам гүмхэн эсгэрж тэнгэр цэлмэг хിവэр байхад тэр хоёр өнгөрсөн ба одоогийн цаг дээр зогсон хэллэх үггүй атлаа бүгдийг ойлгож байлаа. Гантур ажуухан амьсгаа аваад намуухан дуугаар их хааны амьс ахигчийн түүх чухам хаана хүрээ дуусгал хэмээн шивнэхэд тэр асуулт нь хариулт нэхэлгүй салхин дуусан төгсгөлгүй үргэлжлэх тайлагдаагүй түүхийн нэгэн нууц улам ойрцоор байгаа мэт санагджээ. Төгсөв 2026 оны 4 сарын 24. Түүх үргэлжлэнэ.